Сайн байцгаана үзэгчдээ Про подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн зочноор Сэлэнг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Мигмур зорж оролцож байна. За сайн байна уу та? Сайн. За хоёулын өнөөдрийн ярилцах сэдв бол мөрөгдөд толгойн зохион байгуулах сэдвээр ярилцъя. Тэгэхээр одоо ер нь бол хамгийн нийтлэг байгаа зүйл бол одоо нэг Facebook ухаар л нэг покер их бах тех хөнцөр одоо нэг аппликейшнууд ингээд нийлээ аваад байдаг. Тэр хоёулаа ер нь энэ хүнс сэдвийн хүрээнд тэр энэ яг гэмт хэрэг мөн үү биш үү? Мөрөгдөд толгойн зохион байгуулалт манай өөрөө эргүүлэн засгийн 2017 дээр бол зохицуулагдсан байгаа. За тухайн зүйл залт бол хөндрүүлэх хой ингээд нөхцөл байдалтай 2017-гийн нэг маань болохоор олон нийтийн газар за цахим хэрэгсэл мэдээллийн технологи ашиглаж мөрөгдөд толгойн зохион байгуулах. За 2017-гийн 2 маань хүндрээд ирэхээр одоо казино мөрөгдөд толгойн бүр зохион байгуулалттай гэж өгүүлдэгч байдаг юм тий хүндэрч байгаа. За Монгол улсын хэмжээнд бол хвшлээ үлдэж байгаа одоо энэ мэдээллийн технологи ашиглаж энэ захимаар эсвэл аппликейшнаар фэйсбүүкээр ч гэдэг юм уу мөрөгдөд толгойн зохион байгуулалтын тэр бол их үлдэж байгаа. Одоо цаг үед байгаа ч гэдэг юм уу. Тэг ингээ харахаар яг хуу ковидын жилүүдэд болохоор одоо фэйсбүүкээр лайв хийж одоо мөрөгдөд тоглоом тэгсэн тий покерыг зохион байгуулж байгаагүй ихсэж байсан. За одоо л энэ сүүлийн үед бол яг энэ хүчээ ирч яваад байгаа юу бол аппликейшн ашиглаж одоо зохион байгуул их болж байна. Тэгээ энэгээр ингэж дамжиж тоглож байгаа юм их байна. За тэгээд яг хуу 2017-гийн нэг одоо энэ мэдээллийн технологи ашиглаж мөрөгдөд толгойн зохион байгуулалт гэмт юм яг ингэж аваад гэсэн бол өөрөө хөнгөн явах гэмт хэрэг байгаад байгаа юм. Гэвч хөнгөн гэмт хэрэгтэй энэ маань цаашлаад ер нь бол хор ш маш өндөртэй гэмт хэрэг. Нэг бол надад илүүлчихвч хүмүүс бол мэдж байгаа. Одоо юу гэдэг юм байр юугаалтдаг ч гэдэг юм тий. Тэгэхээр одоо яг үгүй наад зэдэж өөрөнд ярив. Ер нь яг энэ гэмт хэрэг улмаас хохирол хоршууд бол нэлээд их байгаа. Тэгэхээр ер нь яг иргэд яагаад мөрөгдөд толгойн тоглоод тэгээд яагаад улмаар цаашлаад эд хөрөнгөө алтаад одоо хохирол амсаад Жирсэл гол зорилго нь амар хэлбэр гаргаад мөнгө олох гэсэн юм бол хүмүүсийн зорилготой холбоотой байгаа. За тэгэхээр үүдээ одоо нэг 10,000 төгрөг тавиад 100,000 төгрөг хожоод 100,000 төгрөг тавиад сая төгрөг хожоод ч юм ингээд яваад байгаа боловч эцсийн дүндээ ер нь бол ашиг олсон юм бол байдаггүй. Ерөөсөл алдчихдаг. Яг үл энэ цаана тухайн аппликейшн маань ингээд бүлэг этгээдүүд ингээд зохион байгуулалтаар ажиллаж байдаг. Ер нь бол одоо ялангуяа аппликейшнуудыг цаана бол дандаа зохион байгуулалттай админ ч гэдэг юм уу те ийм байдлаар ажилладаг. Яг тэгэл тухайн хүмүүсийн нөгөө сэтгэл зүйн хэлээр байна л та одоо ашиг олъё гэж явдаг. Тэгэл ингээл баг багаар тонтоод ирдэг. 10,000 тавьж исэн бол нөгөөдгөө 20,000 болгоно, 100,000 болгоно, сая төгрөг болгоно. Гэх мэтлэр ингэж дамжсаар адил одоо нөгөө зуршил гэдэг шиг юм болоод байгаа байхгүй. Энэ ер нь донтолт уу? Би бол одоо хөлж өнөө хавтаар тэр нь бол донтолт гэж харж байгаа. Одоо тэгээд тэр мөрөгдөд тоглоом тоглоод байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлага гэж байд юм. Мөрөгдөд тоглоом яг тоглож байгаа хүмүүст л хүлээлгэх хэрэгсэл байхгүй нөө зөрчлийн хуулиар бол зохицуулалт явуулж байгаа. Төрчлөөр бол арга хэмжээнд тооцоо явуулж байна тийм. Харин зохион байгуулж байгаа хүмүүс маань өөрөө эргүү хариуцлага хүлээх явж байгаа. Тэгэхээр одоо нэг талаараа одоо тухайн мөнгө алдсан хүмүүсийг одоо охирч хийж үзэх бас хэцүү болчихж байгаа юм л та. Одоо зөрчлөөр өөртөө арга хэмжээ. Гэхдээ энэ төрлийн хэрэг дээр ер нь бол би мөрөгдөд тоглоом тоглож байгаа мөнгө алдчихлаа гэд гомдол гарах юм бол ер нь л байхгүй. Яг л тэр өөрөө мөнгө тоглол өөрөө алдчихж байгаа. Тэгээ цаана нь бол харин хүмүүс их хэмжээний ашиг хийгээд юм бол зохион байгуулалт. Энэ гэмт хэрэг чи өөрөө давхар одоо санхүү болон татвараас айлгсхийх гэдэг юм уу? Мөнгө угаах гэмт хэрэг давхар ингэ явж идэг. Олсон ашиг орлогоороо эд хөрөнгө худалдаж авах тий байр орон сууц автомашин юу гэдэг юм гар утас битчлэн ингээд цаашлаа мөнгө угаах юм гэмт хэрэг маань үлдэгдээ давхар зөвшлөө явж байдаг. Одоо энэ тоглоомыг тий одоо таны яриад байгаа энэ аппликейшн ашиглаж тоглоод байгаа цаана зохион байгуулалттай бүр бүлэг байна гэж яриад байна. Тэгэхээр та яг энэ өвөлтийн яг дэлгэрэнгүй ярьж өгч. Цаана яг ямар зохион байгуулалттай бүлэг ер нь яг яаж ажиллаад байгаа юм те. Иргэд үүнийг нь яагаад мэдэхгүй хохироод байгаа. За яг сүүлд ингээд шалгаж исэн хэрэгүүдээс харах юм бол одоо энэ аппликейшнээр зохион байгуулсан мөрөгдөд тоглоом. За тухайн хэргийг ингээд аваад үзэх юм бол дансын ингээд сүүлийн жилийн байдлаар шалгахад юу гэдэг юм.
хэдэн тэрбумаараа мөнгө эргэлдэж байна л да. Ашиг орлого нь хэдэн зуун сая ирж байдаг юм уу. Тэндээс тухайн аппликейшн тоглож байгаа одоо 100 сая төгрөг тавилаа гэх тэрний 3% нь бид юм цаад зохион байгуулж байгаа. Хүнд ингэ үлдээ явдаг. Ийм байдлаар. Тэгээд энэ хийгийг одоо иймэрхүү хэрэгээ чаашлаа шалгаа харахаар цаана ингэ зохион байгуулалттай бүлэг ажиллаж идэг. Зохион байгуулалттай бүлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ер нь хитээс дээш хүн байгаа юм. Тэ. Хитээс дээш хүн болохоор ер нь зохион байгуул. Ер нь 2-оос дээш хүмүүс ерөнхийдөө хөвчлэн байгаа. Одоо ялангуяа энэ аппликейшн дээр аваад үзэх аппликейшнээр зохион байгуулж байгаа мөрөдө тоглоом аваад үзэх юм бол админы оролцоотой одоо хүмүүсээс байна. Хажуу нь бас өөртөө ингэ тоглолдог тий. Ширээн дээр одоо юу гэдэг нь 5 хүн байлаа гэхэд 3 нь тухайн тэр ажиллаж байгаа хүмүүс байна. Тийм байна тий. Тэгээ мөнгө төгрөгийг нааш чааш нь болгодог, дансаа хариуцдаг. Одоо цахим хөгжүүлэлтээ хийгээ явдаг. Одоо нэг фейсерч гэдэг юм одоо энэ юугаа зараа ингэ түгээгээд тэр хөгжүүлэлтээ хийгээ явдаг гэх мэтчлэн. Цаана яг тухайн гинтрийг зохион байгуулад байр орон сууцаар хангаад тий. Ингээ явж байгаа бас яг зохион байгуулагч гол хүн маань гэж бас байна. Тэгэхээр ингээ доор ингээ 4-5 хүмүүс ингээ ажиллаулаад явж идэг гэж байдаг. Ийм төрлөөр байгаа тийм. Одоо нэг тоглоход ингээд жишээ нь 5 хүн тоглож байхад 3 нь одоо тэр зохион байгуулж байгаа хүмүүс нь өөртөө байх чинь тий. Тэгэхээр одоо тэр нөгөө хоёр иргэнийг бол энэ бол одоо зайлшгүй шууд хохирч зарах нь биш тий. Тий. Хожих магадлал бол байхгүй тий. Тэгэхээр та яг энэ талаар бас жоохон дэлгэрүүлээд яриад өгөөч. Тий, ер нь бол яг ингээ харахаар тиймэрхүү байдалтай ингээ зохион байгуулалтаар яг тэгж ажиллаад байгаа. Тэгэхээр чин тухайн хүний тоглож байгаа одоо иргэний хожих магадлал ер нь бол багасаал явж гин гэсэн үг шүү дээ. Яг го тийм байх юу гэдэг зүгээр яг тоглож байгаа 5 иргэн байсан ч тэр ер нь бол эндээс хүн ашиг олно л гэдэг зүйл бол ерөнхийдөө энэ төрлийн юм дээр бол байхгүй захим мэдээллийн технологи ашиглаж байгаа юм дээр бол ялангуяа энэ зохион байгуулалтад үлдэж байгаа юм бүлэг этгээдүүдийн ашиглаж байгаа юм төр бол. Тэгэхээр ер нь бол ерөөсөө мөрөдө тоглоомоос хүн хизээч ашиг олохгүй тий дандаа л халтна. Эцсийн бүлэгтээ ерөнхийдөө л алдаж л таарч байгаа. Ер нь одоо шалгал шийдвэрсэн эргүүдийг чарахад ч тэр одоо энэ данс одоо ийм хөтөлбөрийн дээр энэ дансны болгоо авал үзэхэд юу гэдэг юм чи хичнээн мянган хичнээн 100 мянган удаа гүйлгээр ингээ оролцсон байгаа шүү дээ. Саяыг 50, 10 саяыг 50, 10 саяга 50 и төрөнгөө зараа тавьж байгаа. Хөнгөн гэмт тэр хідээж хор уршигл маш өндөртэй юм л гэмт тэрхүү байх. Энэ олон нийтийн сүлжээгээр цөөнгүү мэдээлүүд яваад идэх хэрэгэд байр машина тавиал мөрөдө тоглол алдчихлаа гэдэг хүмүүс ч ярьцгаадаг тий. Тэгэхээр ер нь иргэдэд яг энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмж өгвөл. Одоо ер нь бол тэгэл хууны өөрийн л сахилга батал юм да. Ер нь бол амар хэлбэрээр гаргавал мөнгө болно гэж бол ер нь бол зэж байхгүй хүн хөдөлмөрлж зүтгэж ижил ер нь бол сайхан амжилт хүрнэ штэ мөнгө төгрөг болно. Тэгэхээр ер нь бол ийм амар хэлбэр аргаар ялангуяа энэ одоо орчин үед энэ захимаар мэдээллийн технологиор ингэж ашиглах гэж мөнгө амар хэлбэрээр мөнгө болно гэдэг маань өөрөө ер нь бол байхгүй л гэж л одоо. Тэгэхээр хувь хүний л сахилга бат өөрөө хумсаар усрал асуудал байл л та ер нь бол. Тэгэхээр иймэрхүү төрлийн гэмт хэрэг тоглоом одоо мөрөдө тоглоом ер нь бол ард иргэд данджилгээд бол битээ тоглоорой л гэж одоо зөвлөд одоо өөр хувь хүний л сахилга батын асуудал л байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг энэ төрлийн гэмт хэрэгт мөнгө алчаад буцаагаад толж авна гэдэг маань ер нь л Ер нь худлаа юм байна да тий. Тэгээд тэр хүмүүс маань өөрөө ч зөрчлөөр бас арга хэмжээ авах төгсөл нь бүрдэж ш тий. За альтрун таны ярианд дуртагдсан. Одоо нөө фэйсбүүкээр лайв хийгээл шоу тоглолдог гээл тий. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл өгөөч. Энэ өөрөө бас яаж нэг иргэнэл зүгээр лайв хийгээд энэ үү эсвэл бас давхар цаана зохион байгуулалттай юмнууд байна уу? Сая яг энэ фэйсбүүкээр лайв хийж тоглуулж байгаа юм маань гинтэр маань юу нь яг нэг ковид үед нэг зогссон. Хүмүүс ажил их боломжгүй үед ч гэдэг юм аа гэртээ орох үед бол айгүй хитвчсэн л дээ энэ төрлийн гинтэр. Тэгэхээр энийг бол аюу гэдэг бүр зохион байгуулалт бүлэгтээд гэхээсээ илүү хувь хүн ерөөдөө ганцаарчлаа одоо зохион байгуулсан юмд бол их гарсан л та. Одоо юу гэдэг лайв хийнгуудаа лайваар орж байгаа хүмүүстэй одоо тайлбарлаад ширээ засаад гэртээ.
ширээцчаад одоо нэг покер хэрэгсэл мөрөд тоглоомын нэг бэлэн юм гэдэг шүү дээ. Тэрийг дэлгэж тавьж байгаа хүмүүсийн хооронд нь тоглоулдаг. Ийм ихсэн. Тэрэн дээр хүмүүс ямар хвчлэн гомдол гарсан гэхээр Facebook-ээр лайв хийж байгаа хүмүүс заллаад тэгвэл өөр өдөр дэлгэлээч гэдэг юм уу. Ааха. Одоо ийм байдлаар заллиж байна гэж эдээс юм их гомдол гарсан. Тий. Энэ төрлийн юм тэр бол сая яг ковид үед бол нэлээд шалгагдсан. Хуу хүмүүс бол иргэд бол айгүй их Facebook-ээр лайв хийсэн л дээ энэ төрлийн юм тэр. Ер нь энэ мөрөдийн толгойн тоглох те. Энд чи одоо өөрөө ер нь хаз туршиж байгаа л нэг хэлбэр үү? Тийм. Одоо яг хуулийн дээр угаасаа яг заасан байгаа. Өөрчлөсөн төсөөлөх боломжгүй хаз турш тоглолтын мөрөдийн толгойн зохион байгуулгаа гэж. Тэгээд энэ төрлийн юмдрийг дээр одоо тухайн хүмүүсийг шалгаад үзэхээр би энэ хууль бус байсныг мэдээгүй гэж бол их хвчлээ ярьдаг. Би ингээ Facebook лайваар зохион байгуулахыг хууль бус гэж мэдээгүй гэдэг байдлаар ерөнхийдөө хвчлэн л ер нь тэгж ханддаг. Энэ бол хууль мэдэхгүй байлаа гэд эрүү хариуцлагаас чөлөөлөх хүнсэл болохгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс бас давхар хуулийн мэдлэгтэй байгаасай гэж л хүсэж байна да. Энэ яг энэ төрлийн гинт хэрэгт ер нь иргэд хэр их хохирдیں۔ Тэгээд одоо хөрөл төлбөрийн өвч гэдэг юм уу? Бас ялгамжтай л байх тий. Тий, одоо яг энэ Facebook-ээр лайвыг мөрөд толгойн зохион байгуулсан юуг харахаар бол бас сүүлийн үед энэ аппликейшнээр зохион байгуулж яваад бол бас арай гайгүй. Гэхдээ нөгөө нь хохирч маань одоо энэ чинь байнгын давтамжтай тоглож байгаа шүү дээ. Нэг өдөр 10, 20, 30 ингээл дараалал мөнгө шилжүүлээд байна. Тэгэхээр хохирол хор шиг хэмжээнд бол ер нь бол их энэ төрлийн гэмтэр маань өөрөө энд онцлог нь л тэр байгаа. Яг хохирогч нарын насны ангиллын хувьд ялгаа байна уу, байхгүй байна уу? Насны ангиллын хувьд бол ер нь л 20-с 40 онд гэдэг юм уу. Ер нь тэгж л байгаа. Ер нь одоо нөгөө нэг дийлэнх нь тийм дансны мэдээллийг авч байгаа шүү дээ. Одоо тоглуулж байгаа хүмүүс аль дансаар яаж байсан бэ? Тоглогч нарын юуг нь аваад харахаар ерөөхдөө л 20-с 40 насныхаа хөвчлээ. Илүү төлхөө тоглолт. Яг нөгөө нэг бас энэ гинтрийн онцлогийг харахаар одоо тэр тоглож байгаа хүмүүс маань харахаар нэг ажил төрөл эрхэлдэг ч гэдэг юм уу тийм амар ялбараа мөнгө олчих гэсэн юм хүмүүс бас их байдаг л та. Тэгээ орол мөнгө алдаад. Тэгэл мөнгө алддаг. Ах уйдаа авна, алдах уйдаа алдна гэхдээ алдаж байгаа төлхөө. Орлого зарлагын одоо ашигын бол мэдээж алдаж байгаа юм л илүү бит. За манай өнөөдрийн подкастт оролцож мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцсон бас баярлалаа. За подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүслээ та бүхэн улсын хөрхөрийн газрын улс нийт харилцаанд ирүүлээрэй.